Бидний энэ их орон ямар байгаасаа гэж чин сэтгэлээсээ бол хүсэж байгаа. За энэ бол зөвхөн маш товчхоноор хэлэхэд нөгөө 100 жилийн өмнө нөгөө хилдэг байсан л одоо нөгөө мундаг л одоо бас их оронч тодорхой. Тэгтэл нөгөө өөрийнхөө намынхаа нөгөө хэсэгтээ буудуулж исэн солин данзангуайн үг байдаг ч тийм Швейцар руугаа хөвчих ёстой ч гэдэг юм уу те. Иргэн баян бол улс баян гэдэг те. Энэ шиг бид нар бие даасан иргэд байх ёстой. Иргэний хяналт хүчтэй хөгжсөн улс орн байх ёстой. Энэ дээр бид нэр гайхамшигтай цоошин юм хийх гэсэн юм байхгүй. Энэ бол дэлхий дээр зөв үлгэрэл дуурайлж байгаа сайн сайхан бодлоготой ард иргэд нь хангалуун чинэлэг нийтээрээ зөв явж байгаа маш олон улс орнууд байна. Скандинавын орнуудын жишээ байна, Швейцарын жишээ байна, Японы жишээ байна, Сингапурын жишээ байна. Биднэрт бол одоо ингээд ард иргэд нь ийм нөхцөл байгаас гэдэг. Тэд нар тэр хөвгтөө зөв замаар явсан болоод тэр төрсөн баг. Мэдээж дунд нь бас тодорхой хэмжээний алдаа оноо тэдний түүхэнд байсан. Тэднийг бид нэр түүхээс нь суралцаад бид нар ийм болох бол боломжтой байгаа. Яагаад вэ гэхээр бид нар жоохон цөөхөн хүн амтай болсон. Жоохон эдийн засагт. Бид нар энэ эдийн засаг улам их тэлээд, улам их хүчрэх болоод энэ том газар нутгаа ийм их баялагтай болвол зөв менежмент хийгээд ёс зүйн хариуцлага чангатахад нийтийн өмнөөс очиж төлөөлөх гэж байгаа хүн бол олон нийтээс шууд хамаардаг, олон нийт нь шууд тэр сонгуулаа өгсөн эмээ өвөө гэр хорооллын модон жорлонд байгаа айл шууд тэрийг үстэж авчираад огцруулж чаддаг энэ тогтолцоог нь сайн хяналтыг хийгээд өгөх хэрэгтэй. Тэгж чадах юм бол эдгээр төрийн дээр очиж нийгмийн хөрөнгийг зарцуулж байгаа улсууд туйлчаад 4 жилд нэг удаа нийтийн төсвийн хөрөнгөөр нэг сургууль цэцэрлэг баринга замаас нь ах トゥ хамаатан садныхаа компанид талын тендер нэрээр хусчаад тэнгүүтээ лент ажиллаад ичихгүй миний ажлын тайлан гэж танилцуулган дээрээ тавиа явдаг. Энэ аархал бардамл доромжлыг зогсоох хэрэгтэй байхгүй да.